болж байгаад бас баяртай байгаа. За энд бол зөвхөн Монгол улсад бас гадаад орнуудад бас байгаа реклам хийгч бүтээгч тэр залуучууд бас өргөнөөр оролцох боломжтой гэж бас ойлгож байгаа учраас бас тийм бүх нийтийг хамарсан оюун санаа сэтгэлгээний нэлээд том тийм өөрчлөлтийг авчрах том уралдаан шалгаруулалт болно гэж бас найдаж байгаа. Тэгээд бас энд бас орохыг хүсэж байгаа, сонирхож байгаа бүх хүмүүст бас энэ бүх боломж нь нээлттэй ямар нэг одоо хязгаарлалт одоо тийм тавигдах шаардлага бол тийм өндөр биш тийм ээ. Гол нь хүн өөрсдийн тэр бодол санаа, хүсэл мөрөөдөл одоо тэр илэрхийлэх гээд байгаа тэр үзэл санаагаа бүхэл хэлбэрээр хэрэгслээр дамжуулж бас энийг хүргэх боломжийг олгож байна. Тэгээд бүгдээрээ бас энд идэвхтэй сайн оролцохыг бас уриалж байна. Цааш ч гэсэн бас бизнесийн байгууллагуудаа бас энэ нийгмийн сайн сайхны төлөө бас иймэрхүү олон арга хэмжээг ивентэд гэж оролцож санаачилж хийж бүтээж байгаасаа гэж бодлын үүднээс энд бас оролцож байгаа шүү гэдгийг бас энэ дэвшрэмд хэлхийг хүсэж байна. За реклам захиалагчд гэдэг бол үнэхээр реклам сурталчилгааны хамгийн одоо анхан шатны эхлэл нь гэж хэлж болно. Гэхдээ реклам сурталчилгаа бүтээгдсэний дараа бол заавал олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжиж хүрдэг. Ийм реклам тээгчд бол яг хэрэгтэй цагтны хэрэгтэй үед нь ирхэм одоо үзэгчдэд бидний хийсэн тэр реклам сурталчилгааг хүргэж мэдээлж өгдөгөөр хамгийн бас их том үүргийг гүйцэтгэдэг. Ингээд бас хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ялангуяа Монголын үндэсний олон нийтийн P3 сувг, P3 радиогийн мэргэжлийн продюсерууд оролцож байгаа. Ингээд энэ тал дээр одоо бидэнтэй нэгдсэн тухай P3 радиогийн продюсер Батбаяр ярина. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио 3 дугаар сувг P3 радио бидэнд ойрхон ирээдүйн фестивалийг одоо мэдээллийн спонсороор дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр радио, телевиз, сонин хэвлэл мэдээлэлд бол энэ бичвэр стил загварын хувьд бол энэ нийгмийн ролик, энэ реклам гэдэг бол зайлшгүй байх ёстой. Хамгийн чухал, хамгийн ардчилсан тийм бичвэр байдаг. Тэгэхээр энэ хэлбэрээр нийгэмд болж байгаа сөрөг болон эрэг талыг харуулах, ирээдүйн залуучууд болон нийгэмд харшин тогтнож байгаа нийгэмдээ бодитойгоор нь хүргэж, бодитойгоор нь мэдрүүлдэг хамгийн ардчилсан хэлбэр. Тэгэхээр энийг миний бодлоор бол нийгмийн ангаах оюуны эм гэж баг тодорхойлж болно. Тэгэхээр үүнийг бид нэр дэмжиж Монголын үндэсний олон нийтийн радио өөрөө зар сурталчилгаа хийдэг нэвтрүүлэг та бүхэн хийж байгаа. Гэхдээ нийгмийн гэдэг утгаараа бол энэ бол зайлшгүй байх ёстой зүйл. Энэ тал дээр олон нийтийн радио, телевизийн 3 дугаар сувг P3 радио дэмжиж ажиллаж байгаа. Зохион байгуулж байгаа хүрээнд залуучуудыг бас идэвхтэй энд оролцоосоо мөн сонсогч, үзэгч, уншигчдыг бас энд бас өөрийгөө оюун санаагаа уралдуулан түүнийг сонирхоорой гэж би бас хүсэх байна. Тэгээ удахгүй энэ фестивалийн уралдаан дээр үсэх материалууд эхнээсээ чагсаад ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ та бүхнийг уриалж байна. Монголын реклам бүтээгч сонирхогчтой олон нийтээс гадна гадаад оронд оршин суугаа олон реклам бүтээгчид сонирхогчид бий. Түүнээс гадна энэ гадаад оронд оршин суугчдаас гадна бас ер нь интернетээр мэдээлэл дамжихаа бүх төрлийн файл, бүх төрлийн мэдээлэл интернет өргөн хэрэгцээгээр бий болсон цаг. Тэгэхээр дэлхийдээ холбогдохын тулд бидэнд бас үнэхээр энэ интернетийн сүлжээ холбоо хэрэгтэй. Ингээд реклам цэгийн сайтын менежер болор туяа одоо бид яаж реклам сурталчилгааг интернетээр түгээх, реклам бүтээгчдийг яаж холбох тал дээр
ядарч ажиллаж байгааг ярина. За баярлалаа. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай реклам цэгийн сайт бол анх 2008 оны 8 сарын 8-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа. Тэгээд Монголын бизнесийн байгууллагын видео рекламыг сайт дээрээ байршуулж мөн бас хэрэглэгчдийнхээ хүсэлтээр гадаад реклам гэсэн булангаараа байршуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд сайтын маань гол зорилго гэвэл реклам сонирхогчдод реклам бүтээгчдэд зориулсан. За мөн одоо Монголын рекламны рейтинг хөгжил дэвшилэг ямар үе шаттайгаар явж байгааг бас олон нийтэд таниулахын зорилгоор сайт маань үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгээд энэ бидэнд орхон ирээдүйн рекламны фестивалд бол анх удаага хамтран ажиллаж байгаа. Бид одоо хоёр шаттайгаар энэ фестивалд хамтран ажиллаж байгаа. За нэгдүгээр тэгвэл бид гадаад сая хэлсэн гадаад оронд байгаа хүмүүстэй бас энэ фестивалд оролцож байгаа рекламуудаа онлайнаар үзүүлэхийг боломжийг бол сайт маань олгож өгч байгаа. Мөн бол бид шалгарсан реклам бүтээгчд уран бүтээлчдэд 2010 онд хийсэн бүх одоо рекламыг бүтэн жилийн турш сайт дээр үнэгүй байршуулж олон нийтэд хүргэх болно. Тэгээд энэ рекламны фестивалд бас идэвхтэй оролцоорой гэж бусдыгаа бас уриалж байна. 3 сарын 28 хүртэл реклам судалгааг хүлээж авч байгаа. Ингээд 3 сарын 31-нд реклам бүтээгчдийн шагналыг олох хүндэтгэлийн одоо ёслолын ажиллагаа болно. Ингээд үүнээс хойш 4 сардаа бид нэр төрүүлсэн реклам судалгаа энэ фестивалд оролцсон реклам судалгаануудыг одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр эрхэм үзэгчдэд одоо хүргэж мэдээлэх, харуулах, үзүүлэхийг эрмэлзэх болно. Энд бол их олон газрууд хамтран бид нартай ажиллах байхаа гэж найдаж байгаа. Ихэнх нь саналаа өгсөн, бид нар саналаа өгсөн. Ихэнх нь бас нааш дайр өгсөн байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр хэвлэлийн баг орлуулж байна. Үүнээс хойш манай ажил бас эрчтэй үргэлжлэнэ. Энэ хооронд бол одоо бид авсан радио рекламуудыг радиогуудаар, телевиз рекламуудыг телевизүүдээр, бусад рекламуудыг интернетээр одоо тэр гар утасны гэх юм тэр рекламуудыг интернетээр цацж ирэх юм үзэгчид та бүхний одоо хүртэл болгоно. Үүнээс гадна реклам бүтээгчдийн воркшоп болох юм. Энэ воркшоп дээр бас телевиз, радиогийн өндөр мэргэжтнүүд оролцсон ийм воркшоп болно. Энэ дээр нийгмийн сэдвтэй реклам сурчлагыг яаж бүтээх вэ гэсэн ийм сэдвтэй энэ дээр бол яаж санааг нь гаргахаас эхлээд яаж хийх үү, бүтээх үү, ямар технологи ашиглах вэ, өнөөдрийн реклам сурчлаганд ашиглагдаж байгаа техник хэрэгслийн одоо хэмжээ хэр зэрэг өндөрт гарсан байна гэдгийг бас энэ дээр ярилцаж үзэж яг хийцгэх болно. Ингээд фестивалд олон төрлийн бас давхар үйл ажиллагаанууд болно. Ингээд та бүхнийг фестивалийн тухай, нийгмийн рекламны уралдааны тухай, воркшопын тухай, бас манай олон патинуудын тухай асуух юм байвал асууцгаана уу. Сарын 12-нд реклам бүтээгчдийн цуглаан